Тэр залуу яаж амь гарч ирсэн бэ гэсэн хамгийн огтой шимтэй хэсэг гэж үздэг. Ерөнхийд нь өг тусыг ингээд хэлмэгдүүлж ирсэн гэж би бас өвдө боддог. Ямар их хүчтэй тийм болгодог гэдгийг одоо тэр дурдсан байгаа юм л та. Тарих мэдрэлийн тогтолцоог нь бүтцийн зөв ахуулахын тухайд хамгийн одоо зөвлөх нэг зүйл нь болохоор шаардлагатай өдөр болгон хэрэглэх боломжтой нэг юм. Сайн байцгааны өрхөн мөндөд үзэгчтэй, сайн байцгааны өрхөн мөндөд сонсогчдоо. Захимж подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр шар тосны ашиг тусын талаар ярилцахаар Монгол анагаах ухааны олон улсын сургууль зүй төвөнцлийн тэнхимийн багш анагаах ухааны доктор Номын Эрдэнэ өгшийг зочноор өрсөн байгаа. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн одоо бидний подкастыг сонсож байгаа бас үзэгчдээ энэ өдрийн алуу мэндийг хүргье. За тэгэхээр өнөөдрийн одоо сэдв маань монголчууд бидэнд маш их ойр бас их сонирхолтой ийм сэдв байгаа. Гэхдээ энэ сэдвийг илүү шинжлэх ухаанд яаж судлагдаад энэ олон оронд бас яаж энэ одоо тосыг хэрэгэлдэг талаар илүү сонирхолтой яриа өрнөх байхаа гэж би бас өвдө бодож байна. Тэгээ тантай ярилцах гад ингэж яхад таны хийсэн судалгаануудыг сонирхож байлаа л да. Тэгэхээр та ер нь яг энэ шар тос хэмээх энэ сайхан одоо сэдвтэй энэ сайхан эдээ ундаатай судалгааны ажлаа ер нь яаж холбож эхлэв? Энэ бас судалгаагаа эхлүүлсэн түүхээс тань хаваалцъя гэж бодлоо. Судалгаагаа эхлүүлсэн түүх маань гэхээр ерөөхдөө би уламжлалт анагаах ухааны эмчилтэй. Тэгээд тэр чиглэлээр 10 гаруй жил ажилласан. Тэгээ 10 гаруй жил ажиллаад ингээд явж хахад одоо орчин үеийн нийгэм маань маш их стресстэй болж эхэлсэн тийм. Гараад бид нар хүмүүс одоо мэдээж стресс өртөхгүй байхын аргагүй. Нийгэм маань ямар болсон бэлээ, орчин үе маань ямар байгаа лээ тий. Тэрнээсээ үндэслээд одоо сэтгэлийн шалтгаантай өвчнүүд бол ихсэн. Тэгээд ялангуяа энэ хүмүүс маань яадаг гэхээр өөрсдөө дур мэдэн одоо зүрхний эмчтэр, эсвэл мэдрэлийн эмчтэр, дотрын эмчтэр ингэж очдог хэрнээ яг одоо шалтгааны нь олоогүй явждаг. Тэгээ эцсүүлд нь тэгэхээр уламжлалын эмчтэр очдог. Тэгэхээр энэ хүмүүсийн гол шалтгаан нь сэтгэлийн өвчний шалтгаан байдаг. Тэгэхээр эртээр үеэсээ бид нар одоо сэтгэлийн өвчнийг уламжлалт анагаах ухаанд орол эмчилж ирсэн. Одоо нөгөө нэг дөрвөн ерөндөг гэж ярьдаг тийм. Эдээ ундаа, явдал мөр, эм заслын аргаар орол эмчилж ирсэн түүхтэй байдаг. Тэгэхээр энд хамгийн түгээмэл буюу эдээ ундааны талаас бид нар шар тосыг маш их түлхүү хэрэгжилж ирсэн л дээ. Шар тос маань өөрөө болохоор одоо шин тосны хийг дарах, оюуныг хурцдах болоод дурдлыг тодруулах, элчийг үүсгэх, насыг хурцсах гэд маш олон одоо үйлчлэгээтэй байдаг. Хуучин гэхээр жил үндсэн одоо олон жил хадгалсан, жилээс дээш хадгалсан шар тоснуудаар өөрөө одоо нөгөө нэг солиорох, умартах гэдэг мартах санах те. За тийм өвчнүүд болоод тархины өвчний үед бол хэрэгжилж ирсэн байдаг. Тэгэхээр энийг бас сонирхож бол түлхүү одоо судлах чиглэлийг бол сонирхож болж судалгаандаа бол ашигласан. Тэгээд тухайн үед ЮНЕСКО-гоос одоо торгоны зам дагах залуу судлаачд гээд 2021 онд зарласан л да. Тэгээд тэрэнд яг шар тосны талаар хийж болох одоо яг торгоны зам дагав бид нар маш олон улс орнууд байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр орнуудын одоо шар тосны хэрэглээ ямар байсан, дээр үедээ одоо үед ямар байна, ижил нь одоо хоорондоо ямар ижил талтай ондоошлол нь юу юм бэ? За тэгээ гаргаж авах технологи нь адилхан юм уу тий. За тэгээд одоо уламжлалт анагаах ухаан болоод одоо орчин үед хүмүүс яаж хэрэглэж байгааг гэдгийг тодруулах зорилгоор би одоо судалгааны төслөө бичээд явуулсан. Тэгээд тэр маань өөрөө тэнцээд 12 судлаачийн нэгээр тодроод одоо энэ төсөлд ажиллаад хэрэгжүүлсэн. Тэгээд энээсээ олбалаад тэгээд өөрийнхөө одоо докторийн судалгааны ажлыг хийж одоо гүйцэтгэсэн байна. Их сонирхолтой сайхан нөгөө шар тос гэж ер нь шар тосоор бид нар ч бас ерөөдийн үгэнд хүртэл явж яадаг шүү дээ тий. Тэгэхээр маш сайхан одоо сэдвэр ийм зүйлээр бас эрдмийн ажлаа эхлүүлээд эрдмийн зэрэгээ хамгаалж бас их сайхан санагдчихээн. Тэгээ бас энэ талаар нь бас давхар баяр хүргэе. Тэгээ яг таны одоо энэ хийгдсэн судалгаан дээр аль орнуудын шар тосны хэрэглээ саяны тэр уламжлалыг одоо харьцуулан судлав. Төсөлт ажлынхаа хүрээнд бид нар Пакистан, Энэтхэг, Киргиз гэдэг тэгээ Монгол гэдэг одоо яг юм дөрвөн орныхоо
судлаачтай хамтарч ажилласан. Энэ орны судлаачд өөрөө яагаад сонгож ажилласан гэхээр өөрсдөө шар тусны одоо судалгааг хийж гүйцэтгэжсэн. Одоо яа Web of Science, PubMed-д одоо бүртгэлтэй сэтгүүлүүдэд хэвлүүлсэн аюу тийм туршлагатай судлаачд байсан л да. Тэрийг өөрсдөө хийсэн судалгаагаар нь уншиж агаад олоод мэйлээр нь харилцаа та ингээд бид нартай хамтарч ажиллах уу. Тэгээд хамтарч ингэж төсөлт ажиллавал хийж гүйцэтгсэн. Тэгэхдээ энэ хүмүүс маань өөрсдөө бид нар хоорондоо ярилцж агаад тусгайлан тийм нөгөө асуумж судалгаанаар боловсруулсан л та одоо шар тусны хэрэглээний талаар. За тэгэхээр энэ хэрэглээний талаар боловсруулад ингээ асуугаад судлахад ер нь бол шар тусыг хамгийн их хэрэглэдэг өдөр тутамдаа тогтмол байнга одоо тий иминч байна уу эсвэл эдэн ундаа та дээрэс нь одоо эмчилгээний талаар одоо тэр талаар хэрэглэдэг ард түмэн бол инэтгчүүд их болгоорч ирсэн л тий. Тэгтээ монголчуудын хувьд бол бас их хэрэгэлдэг. Тэгтээ нөгөө нэг магадгүй бид нар одоо судалгаанд бол 875 хүнийг хамруулсан л та нийтдээ. Гэхдээ нөгөө тухайн үед маань нөгөө ковидын нөхцөл байдалтай жоохон тийм хэцүү нөхцөл байдал байсан учраас өөртөө явж одоо тэгж авах боломжгүй дандаа цахимаар одоо Google формоор хүмүүсээс ингээд судалгаанууд авсан учраас яг тийм зорилтод бүлэглүү очиж чадаагүй юм болов уу гэж бас бодсон. Гэхдээ одоо манай монголчууд бол шар тусдыг хэрэглэх нь үнэн боловч одоо илүү нэг уламжлалт анаа ухаан талаас бас одоо түлхүү одоо өдөр тутамдаа хэрэглэдэг сонирхолтой байсан л та. Тэгэхээр уламжлалт анаа ухаан их ойлгох тийм байна гэсэн тийм дүгнэлтэнд бол хүрсэн байгаа. Яг энтгэг гэхээр би ерөнхийдөө бас сүүл ковидоос хойш энтгэг Непалаар одоо ингээл одоо йогийн сургалт, буддийн одоо сургалт номд ингээ явж байгаа байхгүй жилдээ нэг яваад. Тэгээ өвөлдөө нэг явчихад байгаа. Тэнгүүд энтгэгд очингууд яг таны хэлдгээр шар тусны хэрэглээ маш өндөр байгаад. Өдөр тутмын хүнсэн дээр өглөөний цайнд ингээл юмудаа тавихад одоо би яг сайн санаж л да Нандины гэдэг одоо үйлдвэрийнх нь шар тус маш гоё амттай. Тэгээд хайрсан бин дээр ингээ гоё шар тусын түрхэд идэх их гоё одоо амттай байдаг. Тэгэл яг таныг сайн хэлж хахад нэрээ бас яг энтгэгчин болвол халуун одоо бүс нутаг тийм ээ. Тэгэхэд бид нөгөө шар тусыг хүүтэн сэрүүний удирдал илүү түлхүү иддэг гэж бас ойлгодог шүү дээ. Тэгэхээр энэ халуун бүс нутагт байдаг хүмүүс өөрсдөө өдөр тутамдаа их хэрэгэлдэг юм байна гэдэг яг би бас сая таны ярианд донд бас эргцүүлээл бодчихлаа. Тэгэхээр тэр одоо таны судлагдсан улсын хүмүүс маань хэрэглээндээ хэрэглэхдээ ер нь бол ямар хуу маягаар хэрэгэлдэг юм бол. За миний мэдхээр бол сая энтгэгчүүд бол өглөөний цайндаа бол шар тусыг түлхүү хэрэглэдэг. Ийм бас юу байгаад байна. Тэгэхээр бусад орнууд ер нь шар тусыг хэрэглээндээ яаж хэрэглэж байна? Ерөнхийдөө буддын шашинтай болоод одоо хинду шашны хүмүүс маань шар тус маань эдэний дээд гэж хэлдэг тий. Тэр тийм утгаараа одоо янз бүрийн одоо баяр ёслол, тэмдэглэлт, үйл ажиллагаа, төрөх үх тий бүхэл одоо зан үйл шашныг болоо шашны босч байсан тий. Тэрэн дээр бол шар тусыг одоо эдэний дээд хамгийн одоо бидний хүндэлдэг бүтээгдэхүүн гэж үзээд огшим гэж үзээд хэрэгэлдэг. Тэгэхээр энэ Монголд ч байна, одоо хаана энэ итгэгдэж байна, Пакистанд ч мөн адилтгдэг. Тэгээ нэг сонирхолтой зүйлүүдийг дуртахад жишээлх юм бол одоо энэ итгэгт болохоор одоо өдөр тутамдаа шаардцыг ингэж хэрэгжилж штэ тийм. Гэхдээ яадаг вэ гэхээр эмчилгээндээ ялангуяа за хүүхд өвдснөө бид нар шууд одоо цээжинд нь иллэг хийнэ гэдэг юм уу те. Эсвэл таны толгой өвчин толгоондоо ингэж иллэг шар тусыг ерөөсөө байнгын өдөр тутамдаа ингэж яаж хэрэглэх нь бол тэр хүмүүс одоо нөгөө аюурведын анаа ухаанаас улбатаагаар одоо тийм одоо мэдлэгтэй болсон гэсэн өдөр одоо нөгөө ард түмэндээ ингэ улбаалаад ирсэн. Тэгвэл монголчууд маань өөрсдөө мэднэ те. Цайны соёлоороо бид нар ямар агуу хүмүүс үлээ те. Одоо цайнда тэг самарч хэрэглэн тэгвэл хийцтэй цай хэрэгэлдэг. Цай хийн сайндаа шар тус самардаг. За мөн тэгээд одоо бидний хэлдэг нөгөө нэг хайлсан, голсон шар тус гэж нэрлэдэг. Голсон шар тусын талаар одоо Хулиан хааны үеийн одоо байсан хөсгөө гэдэг эмч байдаг тийм үү тийм. Тэр та мэддэг хүмүүс ч одоо мэддэг тийм. Тэр хөсгөө эмчийн одоо бичснээр болохоор голсон шар тус гэдэг маань хамгийн огтой шимтэй хэсэг гэж үздэг. Тэр нь яадаг вэ гэхээр одоо нөгөө шар тусыг ингээд тунгалгачуулсан шар тусыг шаазан юм аянд хийгээд өвлийн дун өвлийн утанд гадаад хөлдөөчдөг.
Хөлтөөгөө дотор нь одоо байдаг. Хөлтөөсний дараа дотор нь ингээд зүсээд ингээ үсгээр дотор нь хөлтөөгийн юм тонголоо байж идэг, цэлцгэнсэн байж тэр маань гол шин шарт ус гэдэг. Тэр одоо бүх өвчнийг идгэж чадна гэж одоо тэмдэглэлд бичсэн байдаг л та. Эдийн ундааны товчлолтой шүү. Тийм түүх гэдэг домнэр тэгж бичсэн байд. За тэгвэл манай Монголын хувьд шаардцыг одоо эртээр үеэсээ ингээд улбаалж ирсэн ариун их туршлага дээр үндэслээд хүмүүс бол маш олон янзаар хэрэгэлдэг. Эдийн ундаандаа хэрэгэлж чинь. За тэгвэл эмзэлийн тал дээр одоо эмтэнаас уламжлалт анаахаа нэмчнээс зөвлөд авч хэлбэл одоо илэг маягаар хэрэгэлдэг те тэрийг бас хүмүүс мэднэ. За тэгвэл судалгааны ажлын хамтарч ажилласан Киргиз гэдэг бас орн байгаа. Киргизийн бас соёл их өвөрмөц санагдчихсэн л да. Одоо бас адилхан. Яг хинду шин, буддын шингүүч гэсэндээ шаардцыг яадаг гэхээр төрсэн хүүхдийн амдан тусааж өгдөг. Бас сонирхолтой. Пакистануудаас амдан тусааж өгдөг. Яагаад тэгэхээр энэ болоо эрч хүчийг тухайн хүний урт наслуулна, эрч хүчтэй айлгана, биеийн бэлтрийн чанга айлгана гэж үзээд одоо амдан тусааж өгч идэг, уруулыг харьцдаг тийм заншилтай юм байлээ. Зан үйлтэй. Тэгээд мөн одоо тэр Киргизийн Манас гэдэг нэг одоо баатар байдаг. Тэр нь манайхаар бол одоо жангар шиг тийм. Тэр Манас баатар болохоор төрсөн даруйда 3 том сав шарт ус идсэн гэдэг тийм туйл хүртэл байт юм лээ. Тэгэхээр ямар их хүчтэй тийм болоодаг гэдгийг одоо тэр дурдсан байгаа юм л та. Тэгээ мөн одоо шинэ бэр тухайн айлтаа орохдоо шарт усыг одоо нөхрийнхөө уруулдаа төрөж хүний сайн сайхны бэлэгдэл цаашаа сайхан амьдрал бүх юмний одоо нэг бэлгшээж одоо ерөөсөн тийм нэг үйл зан үйлс болж орж ийн гэсэн үг л тийм. Их сонирхолтой сайхан. Айгуу олон төрлийн. Тий урт наслуулах гэснээс би яг нөгөө бодит кейс танд бас үзэгчтэй нэг ярих гэж бодлоо. 2015 онд Непал бал булсын нийслэл Катмандуд маш том хүчтэй нэг газар хөдлөлт тусч байсан да. Гамшигын хэмжээнд болоод. Тэгээд тэн дээр яг бүр Netflix дээр яг тэр одоо бодит үйл явдлуудыг цаг үеийн байсан кейсүүд дээр ягаад 3 цуврал одоо нэвтрүүлэг, баримтат нэвтрүүлэг хийжсэн. Тэгээ тэр нэвтрүүлгийг үзэж хахад нэг залуугийн кейс гарч ирсэн байхгүй. Тэр яасан бэхээр яг нөгөө Катмандуд хот нийслэлтэй ингээд ажилласан, газар хөдлсөн, барилга нураал ороод ирсэн. Нэг залуу барилганд нурангад дарагдаад ам гарч чадсан. Тэгээ тэр аврагчд бол 5-6 хоногийн дараа тэр залууг гаргаж ирсэн гэж. Тэгээ тэнд бол ерөөсө хөдлөх боломж байхгүй, ус байхгүй, хоол байхгүй, бараг л агаар одоо цэвэр одоо сэлгэж байхгүй байгаа шүү дээ. Тэгээ тэндээс одоо ингээм амьд гарч ичсэн тохиолдол бол маш ховор. Тэгээ сонирхолтой татчихсан. Тэгсэн тэр залуу яаж ам гарч ирсэн бэ гэсэн. Яг өөрийнх нь одоо ингээд тэн дээр бол 25 фит гарч нэг одоо хэсэг жоохон мөлхөл хүрэх тийм газар байгаа байхгүй. Тэр хүн газарт ингээд нөгөө шилтэй шар тус, сарлагын шар тус байсан ингээд. Тэгэл ерөөсөө аврагчд олон олдол тэрийг л идчихсэн гэж. Тэгэхээр ерөөсөө тэрний ачаар гарч ирсэн гэдэг түүхийг ярьж байгаа байхгүй. Их сонирхолтой. Тэгээд сарлаг гэдэг нь одоо Непалд ч юм болохоор уулын бүс. Тэнд бол одоо Монгол өхөр гэхээс илүүтэйгээр одоо яг тийм сарлагууд л байдаг. Тэгээд тентхийн сарлагын шар тос өөр ингээд нөгөө 8 худалдаанд их явдаг. Аз уулш яг тэр залуугийн байсан барилгын зочид буудал. Тэгээд нөгөө тухайн бүс нутгийн шар тосны 8-ачд одоо тэнд одоо буудалчаад ийш-тийшээ нөгөө шар тосоо худалдаалах гэжсэн яг нэг тийм нөхцөл таарад тэр хүн бас нэг азар одоо ингээ амьдрах хувьтай. Тэгэл олон улсад өөрийнх нь жишээг ярьж ирсэн юм түүх байдаг. Тэгээ яг таны ярьж ирснээр зүгээр тэр кейс төр ингээд бодоход урт наслуулах буюу амь аваарал гараад ирж штэ тийм ээ. Тэгээ бас их сайхан нэг тийм мэдээлэл би бас харж ирсэн. Шар тосн маань өөрөө нөгөө үйл орлуулагдах тосны өвчлүүд маш их хэмжээгээр агуулгадчихэдэг. Тэгэхээр нөгөө нэг хүний биеийн тархлаа дэмжиж өгдөг. Тэгээд ялангуяа одоо стресс өртсөн сэтгэл готрлын үед одоо шартцыг бүр 2-3 халбыг өглөө болгон уу гэж тийм зөвлөдөг одоо нөгөө нэг судалгаануудад ингээд хэрэглэхэд тэгэхээр тэр сэтгэл зүйн байдлыг товтортой байлгаж чаддаг. Бас сонирхолтой. Тэгэхээр магадгүй тэр бас нөлөөлсөн болов уу гэж би бодлоо сайн. Тийм бас байх талтай тийм ээ. Тэр чинь хүн шоконд орж байгаа шүү дээ. Хүн сэтгэл зүйн хувьд бие махбодын хувьд шоконд орж байна. Сэтгэл зүйн тэнцвэржүүлэх, биеийн тэтгэх аль алины үйлдэл байна. Тэгэхээр би одоо яг санаас асуух гэдэг нь ер нь шар тос гэж хоёлаа ингээл зан үйлдэж ороод ийн, ангав хаанд ч ороод ийн их одоо олон талын ач тус байгаа. Тэгэхээр энийг мэдээж
шинжлэх ухаан дээр ямар одоо орц найрлага байгаа болоод энэ ийм одоо шидтэй гэмээр одоо бүтээгдэхүүн болчих. Энийг судалсан судалгаа хэр үйдэг юм бол? Шар тос нь өөрөө нөгөө амтлаг амттай, уламжлалт ухаанаар амтлаг амттай, тэгээ тослог чанартай. Мөн одоо өөрийнх нь тос эрдэнэ болохоор хүнд, мохтой, шингэн, батлаг гэдэг ингээ явцдаг. Тэр маань уламжлалт ухаанд болохоор нөгөөний хийн үндсэн 20 бэлэг чанар дотор байгаа. Тэдгэрийг одоо дарж өгөх. Тийм одоо тос эрдэмтэй гэсэн үг л те. Орчин үед болохоор шар цэцгийг маш хэмжээгээр судалж байгаа. Одоо ямар дотор нь үйлчлэгээ үзүүлэх хүмүүс их хэрэглээд ингээд одоо сайн сайхан амьдраад байгаа, урт наслаад байгаа. Өөр одоо юу вэ гэдгийг судалж байгаа. Тэгээд энэ дээр байхад болохоор ер нь бол шингээлтийг сайжруулж чаддсан байна. Дээр нь одоо өөр одоо хор тавтрын эсрэг үйлчлэгээтэй ферментүүдийг одоо нэг дэмжих. Тэр нь болохоор одоо ялангуяа хөхний хавтар байна, элэгний хавтар. Тэгээд бүдүүн гидсний хавтруудад бол тэрний эсрэг одоо үйлчлэгээтэй. Мөн одоо нөгөө тархлаа сайжруулах, хоргуйжуулах тийм одоо олон төрлийн ичттэй юм л да шаардсан маань өөрөө. Тэгтэл одоо ерөнхийдөө бүтцийн үзэх юм бол шаардсан өөрөө бараг 98-аас 99% нь бол тэр чигтээ тос байдаг. Тийм. Яагаад тэгэхээр сүүн бүтээгдэхүүний маань хамгийн эцсийн боловсруулалт шүү дээ, тийм. Тэгэхээр хамгийн эцсийн боловсруулалтаас гарсан тос. Тэгэхээр тэр маань цэвэр одоо тостой байдаг. Гэхдээ тэр дотор агуулгач тосны өвчлүүд гэж байдаг. Тосны өвчлийн бүрдлүүд гэдэг тэрэн дотор одоо за бидний хэлсэн нөө богино гинжит, дунд гинжит, урт гинжит гэдэг тосны өвчлүүд байдаг. Мөн доторноос хансан ханаагүйгээ хуваачна. За тэгээд мөн одоо үл орлогдох тосны өвчлийг ярьж ирсэн те түрүүн дотор нь зарим хүмүүсээс мэддэг байх. Энэ дотор болохоор тосон тусдаг витамин амин дэмүүдээс агуулгач байдаг. Зөвхөн тос биш байх нь. Тос биш тийм. Тэгэхээр тэрүүгээрээ одоо ичттэй хүнд одоо тус зэмтэй. Зөв. Тэгэхээр нэг ийм асуулт гарч магадгүй. Одоо нэг ийм одоо баригдмал үзлэх юм уу яваад байна шүү дээ. Ургамлын гаралтай бол маш сайн. Амьтны гаралтай тос бол ер нь муу шүү гэдэг нэг ийм. Тэгэхээр шар тос гэдэг маань мэдээж мал амьтнаас гарч байгаа, сүүсүн бүтээгдэхүүнээс гарч байгаа, боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн гарч иж байна. Гарал үүслийн бодохоор амьтны гаралтай. Тэгээ нөгөө ерөнхий утгаар нь амьтны гаралтай тос өөх бол зүрх тос судсанд муу гэдэг. Тэгсэн чинь шар тос нь сайн болчихад байдаг. Тэгэхээр энийг бас таад одоо яг ингээд нэг юм эргэлзэж байгаа, сонирхож байгаа хүмүүс энэ тайллыг давхар тайлбарлаж өгөөч. Яг одоо ингээд физик химийн үзүүлэлт, биохимийн шин чанар тэгээ тэр үзүүлэлтээс нь үндэслээд хэлэх юм бол одоо далайн амьтны гаралтай эсвэл дотор өөхнөөс үүссэн тос. За тэгвэл одоо амьтны одоо сүүн бүтээгдэхүүнээс гарсан тос эдгээр яг нийлүүлээд амьтны гаралтай тос гэж нэрлэх нь бас өрөөсгөл ойлголт л тоо. Тий. Яагаад гэвэл эн чинь тусдаа одоо гарч ирж байгаа физик химийн үзүүлэлт бусад төрлөөр маш их ялгаатай байдаг. Тэгээд нэг таны сайн хэлсэнчлэн Америкт тэгэхээр амьтны гаралтай тос маш муу, хүний зүрх судасны давталцаанд ингээд сөрөг нөлөөтэй гэсэн үднээс 1970-аад онд бол хоригдж эхэлчихсэн. Тэрнээс үүдэлтээр тэгвэл зүрх судасны эрсдэл нь одоо Америк тэгвэл буугаагүй л. Тэгэхээр дан ганцхан ингэж бас хүрээлэх нь одоо тийм тааламжтай биш. Мэдээж хансан ханаагүй тосны харьцаа бол юуны шар тосны хувьд бол нэлийн одоо өндөр байдаг. Хансан тосны өвчлөнд бараг ойролцоогоор 40% мөн тий ханаагүй нь бол нэг ойролцоо 50-60% бас өндөр харагдаж. Гэхдээ энэ дотор маань нөгөө тосны өвчлүүд маань ашигтай зүйлүүд маань агуулгадж чинь гэсэн үг л тий. Мэдээж тэгэхээр хүмүүс за хансан тостой юм байна. За тэгвэл ханаагүй тостой байна. Энийг би хийх юм бол ингэн одоо өвдөн тэгнэ гэж бодох нь бол бас өрөөсгөл. Тодорхой хэмжээгээр идлээ. Тэгээд болцоход яг хүнд бол тохиромжтой гэсэн. Мэдээж илүү идвэл хортой. Биеийг өвдгөн. Зөв. Тэгээд яг таны сайн яран дээр 1970 оноос эхлээд нөгөө Америкт хоолцсон зөвлөмжөндөө өөх тосыг бууруулъя гэдэг зөвлөмж яваад эхэлсэн чи ерөнхийд нь өөх тосыг л ингээд хэлмэгдүүлж эхэлсэн гэж би бас өвдө боддог. Тэгээд нэг 2000 оны ихээр бол одоо өөх тосыг одоо цагаатглаа шүү дээ. Тэ? Тэгээ ягаад тэгээ хамгийн гол нөгөө Times Tool дээр хүртэл 2010-ад оны үед Иж Баатар буюу цэцгийн тосоо сайн эцгээ гэдэг бүр юм уриалгатай нийтлүүд гарч ирсэн. Тэгээ одоо яг энэ 2010 оноос эхлээд
Америкт ямар өвчлүүд илүү нийтээр олон болоод эхэлж өгсөн чинь одоо тарих мэдрэлийн тогтолцооны өвчт тий Альцгеймер, Паркинсон энэ өвчлүүд ингээ нийтээр олшроод эхэлсэн. Тэгээд энийг судлаад үзсэн чинь юу болчихвоо гэдгсэн нөгөө өөх тосоо сайн өөх тосоо идж чадах болцсонтой холбоотой гэдэг. Тэгээ манай биохимийн энэ биш багш маань талиачлсан багш маань нөгөө тарих өөхөр үлсдэгөө гэд нийтлэл бас бичээд тэрийгээ бас надад бас тайлбарлаж өгч ирсэн л та тухайд. Тэгэхээр нөгөө бидний тарихчин өөрөө энэ өөхөн бүтцтэй тийм ээ. Тэн дундаа нөгөө тархины одоо мэлэн бүрхүүл, мэдрэлийн эсийн мэлэн бүрхүүлүүд бүгд өөхөн бүтсэн бүтц. Тэгэхээр яг нөгөө үндсэн түүхий эдээ хэрэглэхгүй болоод ирэхээр одоо нөгөө дэлхийн нийт одоо их сайдхан Паркинсон, Альцгеймерийн юмнууд ихсдэг юм байна гэсэн би бас юм дүгэлтэн төрсэн. Тэгэхээр яг та энэ одоо шар тосыг таны түрүү хэлжээс нөгөө тарих мэдрэлийн тогтолцооны өвчлөлүүдэд ямар ач тус өгж гин. Тэр талаас нь Монголд хийгдсэн болоод таны нөгөө судалгааны хүрээнд хийгдсэн орнуудад хийгдсэн судалгаа хэр байд юм бол. Шар тос маань өөрөө яг бидний саяны хэлсэнчлэн сайн өөх тос гэдэг тий. Эстэй хэлгээд байгаа. Тэрийг маань тэрэнд маань сайн нөлөөтэй эсвэргээр нь нээлтийн хэлийг бууруулж чаддаг. Тийм бүртүүд судалгаанууд хүртэл байгаа. За тэгэхээр шар тосонд одоо богино гинжит гэдэг байгаа. Тэр маань өөрөө бүтээрийн тос. Тэр нь тодорхой хэмжээгээр байдаг. Бүтээрийн тосыг их хэмжээгээр хэрэглүүл хартай. Яг таарсан хэмжээгээр хэрэглэх юм бол маш сайн. Яагаад тэгэхээр бүтээрийн тос маань өөрөө нөгөө нэг гидсний ханд очиж байгаа нөгөө Т-с гэж хэлдэг. Тэгээ нөгөө дархлааны системд орлоо. Тэрийг дэмжиж өгч идэг, бэхжүүлж өгч идэг, үйлчлэгээтэй. Тэгэхээр дархлаа нь маш сайн оролцдог. Тэгэхээр нөгөө нэг бидний өмнө уламжлалын ахуйн дээр өмнө нь яриад л нөгөө урт наслуулах үйлчлэг маань энэ дээр гарч ирж байгаа гэж ойлгож болно л дээ. Тийм ээ тий. За тэгээд мөн дунд гинжит тосны өвчлүүд гэж байдаг. Дунд гинжит тосны өвчлүүд маань нөгөө нэг тархины байр харийг шууд нэвтрээд ордог. Тэгэхээр сүүлийн үед бол яг нөгөө өөхцсний солилцооны алдагдлалтай ялангуяа одоо нөгөө чихрийн шижингийн үеийн болоо тураах бэлтгэлүүд эднэрт бол одоо дунд гинжит тосны өвчлүүдийг илүү хэрэглэх нь хүний бие бодисын солилцоонд илүү үр дүнтэй юм ба гэсэн судалгаанууд бол маш их гарч ирж байгаа байхгүй. За тэгээд сэтгэц одоо талын зүйлийг хэлэх юм бол ялангуяа одоо бидний одоо нөгөө нэг хүний биед орлуулшгүй зүйл маань урт гинжит тосны өвчлүүд. Эдгээр маань өөрсдөө дутагдаад ирэхээр одоо яг тархины хөгжлийн явцад ирээд дутагдах юм бол шизофрен юм уу эсвэл ADHD анхаарал татна хөгжил хит мэдрэгчтэй өвчин гэдэг чинь тэрийн өвчний одоо суурийг тавьж өгдөг гэсэн томоохон хэмжээний Нидерландын эрдэмтдийн хийсэн судалгаа хүртэл байдаг л та. Тийм. Тэгэхээр бидний одоо судалгааны үр дүнгээс харах юм шар тусанд ялангуяа манай Монголын одоо нөгөө нэг бүх төрлийн одоо бид нар ингэ нийтдээ хийсэн 11 төрлийн дээжийг ингээд 5 орноос цуглуулсан. Киргиз, Казахстан, Энэтхэг, Турк, тэгээ Монгол гэдэг ийм орнуудаас цуглуулсан л та. Тэгээ эдгээрээс одоо бод малын ингээд доторх агуулгах тосны өвчлийн бүрлүүд, витамин, одоо амин дэм, одоо эрсүүдийн ингээд бүгдийн ялгааны юм бэ гэдгийг судлаад харсан л та. Тэгж яхад яг ингээд манай Монголын ялангуяа гүүний одоо гүү гэж хэлдэг шүү дээ. Тэгээ гүүний шар тос гэж хэлээд байгаа юм. Тэгтээ энэ болохоор яхаа өөр аргаар гарч соснолтой эслэлтэй аргаар. Тэгээ энэ болохоор омега 6 нервоны өвчлөлгээд яа мэдрэл одоо булчингийн үйл ажиллагааны дэмжиж өгдөг. Тэр одоо тосны өвчлөл маш ихээр гарч ирж байгаа. Омега 6-ыг явууламж өндөртэй байх нь тий. Тэгээд 4 жил хадгалсан. Одоо бидний л нөгөө өмнө яриадсан жилийн үндсэн шар тосны одоо тарих мэдрэлийн үйл ажиллагаа солиор хумартахад тустай гэдээ яриад байсан да тэг уламжлалын аханд. Гэтэл бидний яг 4 жил хадгалсан өхрийн шар туссан тэгвэл бусад дэжнүүдээс нөгөө нэг одоо яг пентатиканы, арахитаны, бигени гэдэг эдгээр тосны өвчлөлт нь алгаалаа гарч ирж байгаа. Олзуурах юмштай байсан. Тэгэхээр энэ уламжлалын ахын одоо батлаад өгч. Тийм байна тий. Нөгөө судар номнууд дээр олон зууны өмнөөс бичээд ингэдэг шүү, тэгдэг шүү, ингэж хэрэглээрэй гэдсэн зүйлүүдийг энэ цаг үед яг одоо нүдэнд үзэгдэж одоо гарт баригддаг шинжлэх ухааны арга аргачлаар нь үзээд эхлэнгүүт яг л тулж ийн гэсэн үг шүү дээ юм. Тэгэхээр яг хэрэглээ тал дээр одоо энэ судалгаануудыг хараад үзэхэд шар тосныг хадгалах тусмаа илүү ашиг чанар нь өндөрсөд байна. Зөв үү? Зөв. Тэгвэл энийг хадгалахдаа бас ямар гормоор нь хадгалах нь зөв байдаг вэ?
Одоо нөгөө юм уу тий? Олон судалгаанууд бас байдаг л та. Одоо хөр болоод сарлын тусны өвчин харьцуулсан тэм судалгаанууд хийгдчихсэн. Тэгээ бид нар энэ дээр болохоор одоо дотор нь байдаг тосны өвчин ямар ялгаатай юм бэ гэд хийгээд үзчихсэн. Тэгээ бид нар судалгаанда зөвлөгөө авахаар одоо тэр технологийн их сургуулийн профессор Наран Гэрэл профессорыг бол ураад бид нар судалгаандаас оруулсан. Судалгаанд юу үзүүлээд бид нар илүү ингээд тодруулж чадах юм бэ? Дотор найрлагыг илүү их ингээд ялгаж залах гэдэг хүртэл нэлээд нарийн одоо төлөвлөгөөтэй боловсруулсан л та. Зарим эрдэмтдийн судалгаагаар болохоор хасах 4 градусаас доошо байх юм бол одоо шинж чанар нь өөрчлөгдөхгүй байна гэж үзээд байгаа. Хасах 4-өөс. За. Тэгтэл бидний одоо дээр үедээ яаж хадгалдаг вэ? Тэгээд Монголоос чинь үүсэн савн дотор хийгээд таглаад гэрийнхаа сэрүүн газар явж хадгалцдаг тий. Тэгээд нөгөө нэг сэрүүн гэдэг маань орныхоо доор ингээд хаяанд аваачдаг. Тэр маань өөрөө хэдэн градус байхаар өдөрт ерөнхийдөө л нэг 10-аас 15 градус орчим байгаад байгаа. Тэгэхээр гол нь хадгалалтын горим маань ууршуулахгүйгээр тосны өвчин маань өөрөө зарим нь бас уурших шин чанар. Тэгэхээр ууршуулаад амт чанар өөрчлөлтөө эсрэлтэд оруулахгүй тулд агаар л оруулахгүй байх шаардлагатай. Зөв. Агаар орохгүй байхад л градус бол нэг тийм чухал нөлөөтэй биш байх нь. Одоо эсрэлтээ явахгүй байх нь чухал байх нь тийм ээ. Бидний өмнөх судалгаанд саяны эдгээр одоо дээжүүдийг бол Дрездений Германы холбооны бүгд найрамдах Германы Дрездений их сургууль руу явуулсан. Энэ өмнөх одоо бас маш олон дээжнүүдийг Казахстаны одоо Алматы Technological University гэж тийш нь бас олон дээжнүүдийг явуулсан. Тэрэн дээр бүр 10 жил хадгалсан шарт төсийг хүртэл олж чадсан. Оо ямар гоё. Тийм. Яаж хадгалсан бэ? Тэрийг шилэн савнд хийгээд тэгээд хадгалахдаа шилэн савнд хийгээд хөлдөгчин тэгээд өргөцсөн. Тэгээд тэрийг бүр миний одоо сайн манай найз байдаг л та. Тэр маань өөрөө докторант. Тэгээд би найздайсэн чи найз нь олж чадна тэгээд надад бүр яг олж өгчээсэн л та. Тийм. Гоё. Тийм. Айгүй бол ер нь ингээд дээж цуглуулах эндээс олоход тэгээд туслаагүй хүн байхгүй. Маш олон хүмүүсийн дэмжлэг тусалцаагаар энэ бүгдийг хийж чадчихсан. Тийм шүү. Тэгэхээр одоо яг энийг үзэж байгаа хүмүүс маань одоо хөрөгчөнтэй хийгээд олон жил болсон шар тос байх юм бол эмч чанар нь илүү сайжирч байгаа шүү. Тэрийг хайж болохгүй байх нь шүү тий. Манайхан ч бид нар одоо ашинган алт гэдэг шүү. Алтан дээр ингээд хадгалаад ингэсэн үг шүү. Тий. Та түрүү ярин дундаа тэгжээлээ л нөгөө тарих мэдрэлийн хөгжлийн явцдаа өөх тосон бүтцээ аваагүй болвол олон өвчний суурь болно гэдэг тийм ээ. Тэгэхээр нөгөө одоо хүүхдийн тархины хөгжил бол 5 хүртэлх насндаа бол нийт бүтцийн 90% олчлоо гэж үздэг шүү дээ тийм ээ. Тэгээ эргээл ингээд бодож байхад монголчуудын уламжилт юу гэж вэхээр одоо хүүл үеэс нэгсүүлээд сүүлний өөх тэгээ уург сүүлийг хөвлчдөг байсан тийм ээ. Уург сүүлийг бид нар сайн мэдэн шүү дээ. Сар шиний баярууд дээр ингээд таслаханы хэмд ингээд сайхан тос нь өөрөө ялгараад доор нь ингээд дийс тавг тавьсан байдаг шүү дээ тийм ээ. Тэр чинь бол өөрөө ханаагүй тосны агуулмж өндөртэй гэлтгээд байгаа шүү дээ. Тэгэхээр бидний уламжилт ер нь энэ багаас нь тарих мэдрэлийн тогтолцоог бүтцийн зөв ахуулахын тухайтад одоо тэгж одоо уург сүүлэх хүлдэгч байдаг юм эдийн ондаанд нэм тосны хэрэглээг нь бас гоё дэмжиж өгдөг байсан юм болов. Тиймдээч бидний нөгөө IQ их өндөртэй ард түмэн гэж бүтцээ зөв болоогүй бол яаж ч буцсан тэнд донд хоорондоо мэдээлэл дамжих процесс явахад алсуудал гарна шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо харин бидний одоо бага насны хүүхдүүдийн дунд бол нөгөө процессд фуд уу хэд их боловсруулсан сахарын агуулмж өндөртэй ийм хүнс нь илүү одоо дэлгэрчээд ийнө гэж би хувьдаа хараад. Тэгэхээр хоёулаа эргээд уламжлалаа бодоод хүүхдүүдийн одоо ирээдүг бодох юм бол та бас зөвлөж ер нь шар тосыг ч үүдг юм энэ тосны хэрэглээг бусад орн бас яаж хэрэглээд ийн гэр бүлүүд хүүхдүүдтэй бас ямар байдлаар хэрэглүүлвэл бас өгстэй байдаг юм бол. Төрүүлээд нэг юм хэлэхэд нөгөө нэг манай Монголын шар цэцэг хүүхдүүд чинь ингээл яг амьдралтай болохоор амар үнэртэй пипа гэж тэгдэг шүү дээ. Тэр маань уул нь бол их одоо сайн юм байгаа юм л та. Манайд одоо ялангуяа торгоны зам дагавах ингээд шар цэцэг ингээд судлаад үзэж байхад өөрөө би нөө дээшнүүдийн ингээд судалгааны багтаа нийлээд үзээд үнэртэй ингээд ямар ялгаа байд юм бол боловсруулалттай бол бараг адилхан. Гэтэл манайх болохоор тийм хурц өрмөц тийм үнэртэй. Тэр маань өөрөө одоо
бид нар хэрэг хураасан хөрөм гэж ирдэг те. Тэг хураасан хөрмийг цуглуулаа нийлүүлээд баг зэргийн одоо нэг сүүний хүчлийн пробиом хүчлийн өсөлтөд явагдаад гарч ирсэн тэр маань өөрөө юм өвөрмөц үнэрийг ингэж агуулж идэг гэсэн. Тэгээд энэ маань өөрөө идээд ингээд шингээд явхад үзэхээр одоо яг тэр амт чанар чадлын хувьд бол уламжлалт аваханд яг нэг хийг дарах үйлчлэг нь бол хамт явагдчихийдэг гэсэн үг л те. Тэгэхээр энгийн хүмүүстээ за бид нэр өдөр тутамдаа яаж хэрэглэж болох вэ гэхээр ерөөсөө жирэмсний хугацаанд ч тий жирэмсний үед тогтмол одоо шарт цэцгийг хэрэглэх нь маш зөв. Гэхдээ тодорхой хэмжээгээр өглөөдөө нэг 5-аас 10 грамм их ч юм уу нэг цайны албаг байхад бид нар өдрийн хэмжээ алхах хэрэгтэй. За тэрийгээ тэгвэл цайндаа хэрэглэж болно. Эсвэл одоо хоолндоо эсвэл нэмээд хэрэглэж болж чинь багахан хэмжээний хайлмаг одоо идчихэж болж байгаа тий. Тэгэх юм бол нөгөө ургийн үйл ажиллагаа ургийн одоо тархины үйл ажиллагааг сайн дэмжиж өгч тосороо дамжуулаад тийм тэгвэл төрсний дараа бас адилхан одоо нөгөө шаардсан бас одоо хөхөл эмхтэй хүмүүс маань хэрэглэж болно тийм уугаад хэрэглээс ялангуяа одоо жирэмсний хугацаанд төрсний дараа ер нь их маш их хэрэгтэй уламжлалаар бол хийрхэн жирэмсний хугацаанд бас маш их сэрүүднэ гэж ярьдаг. За тэгэхээр бид нар бол шарт цэцэг тэгж их зөвлөдөг л дөө. Тэгэх юм бол одоо хүүхдэд маш сайн урагт сайн төрсний дараа тэгвэл бас сайн үйлчлэгээтэй. За тэгээд тодорхой нэг 5-6 сар хүрсний дараа тий одоо уламжлал арга байдаг шүү дээ. Түрүүний хэлсэн одоо тий сүүлнийхаа яг тэр артлын тэр нэг дотор хэсэг байдаг юм салтгүй хэсгүүд тий баг зэрэг халуусанд дүрс хийгээд хүүхдэд хүлчдэг тий. Тэгэхээр нөгөө сая баг зэргийн халуун усанд дүрээд тавна гэдэг нь миний зүгээр ойлголтоор нөгөө ханаагүй тосны өчрүүчийг хэмзэг гэжтэй тийм ээ. Тэгэхээр тэрийг нөгөө задлахгүй гэдэг утгаар нь халуун усанд нөгөө тэр бактери нянгийн ерөөхдөө хүүлэх төдийл аваад хүлж байгаа. Тэгэхээр яг нөгөө хэрэгтийн дундаа бас хамаагүй одоо буслагаач гэдэг юм хамаагүй очвол хэрэг задрах эрсдэлтэй гэдэг юм нөгөө нандин одоо найрлагууд маань. Тий. Одоо тосны хүчлүүд маань сүүн дагуулдаг одоо цусны хүчил гэсэн үг шүү тий. Тэр маань өөрөө одоо сүүний дотроо иммус маягаар юм одоо бөмбөлөг маягаар ингээд нүдэнд үзэгдэхгүй ингээд хөвчидэг гэсэн. Тэр өөрөө хүний биед ерөөсөө 28-аас 33 градуст одоо юу яадаг хайлтдаг гэсэн. Зөв. Тэр хүний биеийн температураас бага байгаа. Тийм байна. Тэгэхээр одоо ерөөсөө маш амархан задрах эрсдэлтэй л гэсэн үг л тий. Тэгэхээр нөгөө нэг бидний тэр хэлдэг сүүний тос одоо энэ тос шаардсан маань өөрөө эзний дараа хүний бид ерөөсөө 96-аас 98% задардаг. Задраад бүх газар ингэ шингээд одоо алга болдог гэсэн. Тэгэхээр одоо маш имзгэл гэсэн. Яг үнэ. Тэгээд нөгөө би бас нөгөө сүүсүн бүтээгдэхүүнтэй холбоотой подкаст ярилцлага хийж хахад одоо Хөдөлмөрийн Баатар Дамжин профессортэй ярилцчихсан. Тэгэхэд хуучин бол хөгсчүүл адуунд гарах гэж байгаа мал гарах гэж байгаа хүмүүстэй тийм ээ эдэр өс эхэлсэн үед шаган жинээ шар тас хүлээлт гарахад өдрийнхөө хөлийг дараад тий одоо дулаан үсгээд ингэ явдаг. Тэгэхээр яг тэр бол таны сайн хэлдгээр 28-аас 33 градус буюу биеийн хэмээс бага хэмд одоо дулаан задраа дулаан үсгэж штэ хэлч тий. Одоо бид нар чи яагаад ямааны мах тос өгч ингээд одоо зарцчаад байдаг вөхөр чин тэр маш өндөр хэмд задардаг нөгөө хансан тосны хүчил ихтэй болохоор тэгээд нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас энэ дээр яг нөгөө шар тосны ашиг тус ялгаа бас харагдаад байгаа гэж би бас бодлоо. Тэгээ нөгөө одоо хоёлаа буцаад шар тосны хувьд бол үнэхээр уламжлалт тал дээрээч тэр орчин цагийн судалгаа тал дээрээч тэр шидтэй үнэхээр шимтэй огшимээ гэдгийг талаас нь одоо нотолж байна. За тэгвэл одоо хоёлаа яг нөгөө хэрэглээ тал руугаа одоо төлхөө ярилцъя гэж бодод. Тэр нь бол илүү клиник талтай. Та бүдэрний яриа хамгийн эхлээд нөгөө психоос хамаадаг буюу сэтгэлийн шалтгаанд биеийн одоо өвчлөлүүд гэж хэлээд байна тийм ээ. Одоо орчин цагчин бол маш их олон сэтгэл зүйн асуудлууд байна. Тэгээд ирэхээр л эмчээ ингээл цээжээр хөндрүүлээд ах юм ингээд нэг яваадах энэ зүрх үү гээл. За зүрхний сахилгаан амжилтыг хийлгэх нь биохимийн тусны шинжилгээ энүүд өгнө. Олигтой юм гардаггүй. За цаашлаа мэдрэлийн эмчтэр очоо. Мэдрэлийн төлөв байх шиг байна. Ингээд мэдрэлээр очихоор яг бүтцийн болоо үйл ажиллагааны юм байдгүй. Тэгсэн мөртлөө өвчлөл завөр ихсээд жил дамжрах тусмаа хүндрээд ингээ яваад идэг. Ийм өвчлөлт хүмүүс их байдаг юм байна. Ихч болоод байгаа юм байна. Тэгэхээр яг таны судалгаатай энэ одоо зүйл дээр
ер нь энэ өвчин ер нь ямар өвчин, яаж үүсээд идгийг уламжлалгаа хондлоор одоо тэр эдийн ундаа явдал мөр тэ эм засал талаасаа энийг эдгэх боломжууд нь хэр байна? Энэ талаар хоёул ярилцъя гэж бодож байна. Уламжлалаа ухаанаар одоо яг энэ өвчнийг маань одоо 3 махбодын тэнцвэр алдагдах. Нэрээ ярьдаг нэг хий шар бадган тий. За тэгээ шаналл гэдэг маань стресс эхэлж байгаа орчин үед. Шаналл тэгээ хор тий ад дон гэдэг эдгээр зүйлүүдээс шалтгаалаад одоо энэ өвчнийг үүсдэг гэж үздэг. Тэгвэл орчин үед юу гэхээр одоо орчин үеэр тайлбарлах юм бол энэ маань өөрөө удамшлын шалтгаантай байж болно. За эсвэл хүний нөгөө нэг хүрээлэн боорчны сэтгэл зүйн онцлог гэж надад ковидос шалтгаалсан тий. Одоо орчин тойрон тий нийгмийн үйл ажиллагаа ямар өөрчлөлттэй тийм. Мөн одоо танин мэдхэн үйл ажиллагааны өөрчлөлт байж болно. Эсвэл стрессийн шинж чанар өргөжлөх хугацаа гэдэг. Одоо нэг хүн стресс авчлаа гэж бодоо зарим хүмүүс хаалга мартаа авчдаг тий. Зарим хүмүүс бодоол идэх хүн шүнжин өдөржин унтахтаа бодоод тий нойрг болоод ингээд үргэлжлүүлдэг. Тэр маань өөрсдөө хувийн онцлогоос шалтгаалж ийн гэсэн үг л тий. За тэгэхээр эдгээрт маань одоо уламжлалын ухаан түрүү хэлсэнчлэн эдийн ундаа явдал мөр эмзэслийн талаас эмчилгээ хийжсэн. Тэгэхээр энэ судалгаанд бид нар судалгааны баг маань зөв эмчилгээг одоо ямар үр дүн үзүүлэх нь бид нар одоо орчин үед судалгааны хүмүүс бол маш их хийгдэж байгаа. За тэгэхээр ерөнхий эмчилгээний аргуудыг бол одоо зөндөө аргууд байгаа. Одоо яг стандарт эмчилгээ гэх юм бол одоо яг 3 цагт сэтгцийн эмнүүдийг бол өгдөг. За тэгээд танин мэдхүүн төрхүүлийн одоо эмчилгээ гэж хэлдэг те сэтгэл зүйн эмчилгээг бол хэрэгэлдэг. Тэгээд нөгөөх нь одоо өөр ихээр уламжлалын хатлаас нөгөө зөв эмчилгээ хийж болно, барайцлаараа хийж болно. Тэгээд бас нөгөө шашин шүтгэхтэй нуйлт бол бясалгал хийлгэж болдог. За ийм судалгаанууд бол одоо хийгдэж одоо цаашаа бол явагдаж байгаа. Гэхдээ энэ онцлог нь юу гэхээр эдгээр хүмүүс маань өөрийнхөө одоо сэтгэл зүгээс болоод өвдсөн гэдгийг хизээч одоо боддгоо. Тайлбарлсан ч тийм сайн хүлээж авдаггүй тэр онцлогтой л тоо. Одоо тэгэл нэг юм зүрх хөвтөд байна, миний цээж хөвтөд байна, ходоод ингээд хоол шингэхгүй байна, ам гашуу оргоод идэг, ходоод өвтөд байна, эсвэл заримдаа гүйлгчийн энэ миний нойр булчирхай юм болов уу гэдэг. Эсвэл одоо ингээд бэлгийн эрхтний талаас завьр илэрдэг. Эсвэл энэ тэнд өвдөөл гэдэг тийм нэг завьртай. Тэгээд ингээл тодорхой шаардлагагүй шинжилгээнүүд өгөөл янз бүрийн эмчтэр өөрөө очиж сонгож үзүүлээл ингээл явагддаг. Тэгээд нөгөө эмч маань өөрөө эмчилгээ ингээд бичээд өгөхөөр тэрийг нь уухгүй хайчдаг. Тэр эмч надад таалагдаагүй ч гэдэм үү. Эсвэл одоо хувийн өнцгөөс нь авч үздэг гэсэн үг л дээ. Тэгтээ гол шалтгаан нь өөрөө сэтгэлийн өвчин байдаг. Тийм онцлогтой. Тэгэхээр энэ одоо яг өвчнөөр өвдөж байгаа хүмүүс онцлог нь өөрөө сэтгэлийн хувьд их тийм онцлогтой байгаа юм зөв. Одоо тэр төрөлхөө өрөм чанараараа ч байдаг юм уу тий. Аливаа ямиг илүү гүн гүнзгий хүлээгээ авчдаг, илүү эмзэглэлцдэг ч гэдэг юм уу, илүү ургуулan бодох тий энэ дүрээд ургуулад ингээ бодох. Тэрнээс хамаарат одоо өөрөө өөрийгөө өвдгөөд ингэж ойлгож болох. Яг нь сэтгцийн шинжилгээ ухаанд болохоор эго хөгжих явцтай болохоор баг зэргийн одоо трама авах юм уу эсвэл одоо стресс өртгснөөс одоо сүүлд ингэж үүсдэг гэж үздэг. Ялангуяа 20 наснаас хойшоо одоо эдгээр шинж тэмдгүүд нь илэрдэг гэсэн үг л дээ. Өмнө нь болохоор стерийн өвчнөд одоо хамаа тулж үзээд авчирсан сүүлд бол нөгөө Пол Брикет ялангуяа одоо Sigmund Freud гэдэг шүү дээ. Тэдгээр хүмүүс одоо алдартай хүмүүс маань яг ингэ системчлээ таймлаад энэ бол яг сэтгэлийн гаралтай одоо өвчин биеийн одоо өвчлөөр илэрч байна гэдэг бол бүр яг тодорхой болгож өгсөн байна. Тийм. Их сонирхолтой шүү. Ер нь энэ сэтгцийн эмгэгүүдийг сонирхоод явахаар их өөр ертөнц болоо явчихдаг. Тийм. Тэгээ нөгөө би бас танд болоод үзэгчтэй бас дахиад нэг юм энийг нөгөө ярьсных энэ сэтгцийн өвчтэй холбоотой нэг кейсийн талаар ярих гэж бодлоо л доо. Намайг их яриад ингэж бас үзэгч сонсогч маань зэмлэж магадгүй гэхдээ бас хэлчихье гэж бодлоо. Яг тэгэхээр цагаанхөө мэдрэлийн цагаанхөө профессор маань биднэрт хичээл орж байхад лекц орж байхад бас ийм эмгэгийн талаар ярьж ирсэн. Одоо яг одоо бид нэг халтар царайд кинон дээр ярих юм бол Королегийн дүр шүү дээ тийм ээ.
одоо бүтцийн хувьд өөрчлөлт орохгүй мөртлөө гинт сэтгэлийн цочрол авангууд тэр хүн ярьж чадхаа болчдөг тийм ээ. Ярьж чадахгүй ингээл нүдний эргэлдээд идэх нэг тийм төрийг бол манай үзэгчд сайн мэдж байгаа. Тэр бол нөгөө сэтгцийн хувьд бол нэг юм блок үүсчихэд нь шүү дээ. Өөрөө ярих гэсэн ч ярьж болохгүй нэг юм блок үүс. Яг тэрнтэй адилхан өөрт нэг юм хүн үзүүлж ирсэн байгаа. Ерөөс ярьж чадхаа болцсон. Тэгээ багш тэр хоёр нэлээд олон имчилгээ хийгээд за үр дүн гарахгүй ч за багш бол ерөөс эхлээд ингэж ойлгуулсан. За хоёулангийн чинь одоо сүүлийн бол имчилгээ. Одоо өөрөө чинь бол энэ имчилгээг хийхэд эхлээд нөгөө суур өгдлүүдийг эхлээд сайн ойлгуулсан байна. За яг имчилгээ хийгээл тариа хийн. Тэгэхэд биеэр чи ингээл халууд үгээл эхлэх юм бол яг энэ бол имчилгээ өгж гинэ, үр дүнгээ өгж гин та төд удалгүй ярьж эхэлнэ гэдэг ийм одоо алгоритмыг тархинд нь далд ухамсарт нь эхлээд шингээж өгсөн байна. Тэгээд тэр хүн ч гэсэн ихтгэл үнэмшлийн хувьд бол одоо хүлээг авчих нь шүү дээ. Далд ухамсарын төвшөндөө. Тэгээд багш ямар имчилгээ хийсэн бэхээр кальц улраад л тарьсан. Кальц улраад мэдээж хүн ингээд тариал одоо туслаар гэхэд биер нь хамаг биер нь ингээд халууд үгээл эхэлж шүү дээ. Тэгэхээр яг тэн дээр нөгөө далд ухамсар тэр мэдрэмж авч байгаа шүү дээ халууд өгж байгаа. Тэнгүүд тэндээсээ имчилгээ үр дүнтэй болж байна гэдгийг тэр цаана блоклогчод исэн зүйлийг ингээд амирлуулад тэгээ наан одоо ярьж чадахгүй байсан зүйл нь хэвийн болоод ингээд үр дүнгээ өгчсэн гэдэг. Ингээд яг энтэй ярих юм бол энэ сэтгцийн эмгэгүүд бол их сонин итгэхэд нэг бодлын маш хурдан онсын тайлж чадахгүй бол маш их хэцүү ийм эмгэгүүд байдаг. Тэгээ хамгийн одоо гайхалтай нь уламжлалаа авахын дээр энэ эмгэгүүдийг маш их өргөн цар хүрээнд авч үзсэн байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг саяны кейстэй холбоотой таны судалгаатай одоо хийжсэн зүйлүүдтэй холбоотой бас яг үзэгч сонсогчд маань одоо нэрээ одоо юу гэдэм дэ зөвлөмж болохоор ч гэдэг юм уу нэрээ ийм бас байж болдго юм биш үү ингэвэл ийм сайн байдаг юм гэж гэдэг юм уу тэр талаас та өөр тохиолж исэн тийм тохиолж гэдэг юм уу кейс байвал бас хуваалцвал энэ одоо талын өвчин маань одоо бишиг гэдэг байгаа тийм энэ маань өөрөө одоо түрүүн хэлсэнчлэн дөрвөн бүлэг одоо яг тийм тодорхой өвддөг газрууд их байдаг. За тэгэхээр өвдөд ингээд удаан яваад ирэхээр хүмүүс өөр ингээд давхараа сэтгэл готрал сэтгэл төвшөлт ордог. Тэгээ ноёлагт бодол албатмал үлийн юм гэж хэлдэг. Тэгээд байнгын нэг юм шаналгаатай юм бодоод яваад идэх. Тэгээ сэтгэл готролд орчдөг. Тэгэхээр нөгөө сэтгэл готролд орохоор яадаг вэ те. Зүгээр нэг босоод шүдэ угаахад хүртэл маш их энерги зарцуулдаг. Тэгээ бүр ядардаг те ингээд хөдөлгөөс бүр юм нэг хэцүү болдог те. Тэгээд за тийм хүмүүс ирж исэн. Тэгээд зөв эмчилгээ болохоор уламжлалаа аваханд бол маш их том хүрээний одоо шинжилгээ ухаан гэж явдаг те. Тэрэн дээр маань хаан сэтгэлийг эмчлэх нь чухал. Гэтэл хаан сэтгэлийг ингээд эмчлэх гэхээр бас зарим энэ өвчин өөр их онцлогтой хүлээж авахгүй байх магадaltaй байдаг л та. Тэгэхээр шуудаар одоо нөгөө нэг зөв эмчилгээ нь маань өөрөө тодорхой сүгүүдэд цочроогоод хөдөлгөөн төхөөр нөгөө тархин дээр идэг нейротрансмиттеруудыг өдөөж өгдөг гэсэн. Тэгээд ингээд өөр ингээд ус толгоо зугаахгүй бүр нэг ядарсан ингээд орж ирээд хүн ихтэл зүгээ тавиулаа нилээ ингээд байж байгаа 20 минутын дараа ингээд авдаг л та. Тэгээд нойргоо болцсон ч байна тийм үсэд. Тэгээ маргааш за нөгөө 2 өдрийн дараанаас инээц орж иртээд. Хүү юм чи гадаа нартай байгаа мүү гэд 100 байсан байхгүй. Тийм байна уу гэдгсэн чинь хэд хоног чинь бүүдгэр аваадсан өнөөдөр харин гинт нартай болчлоо шүү гэж ярьжсэн л та. Тэгэхээр тэр хүнд маш сайн одоо тий орчныг яаж харж ийн гэдэг маань огцон өөрт нь мэдгдсэн байгаа байхгүй. Ерөөсөө тийм байнгын бүрхэг тийм байсан. Тийм мэдрэмж бай. Тий нартай байсан ч өөрт нь мэдрэмж нь тэгж хүлээж аваадсан юм шүү дээ. Тий тэгээ инээцэн одоо уснаа орцсон сайхан бие агаа сайхан авч байгаа. Дээрэс нь гадаа их нартай гоё штэ гадаа их зорж ирж байгаа. Тэгэхээр нөгөө нэг тархинд маань яаж нөлөөлж ийн яаж одоо имчилгээ үзүүлсэн гэдэг нь харагдсан гэж бодож байна. Тэг яг үнэ. Тэгээ одоо яг бас нөгөө зөв имчилгээгээ одоо шар тостойгоо холбоод явал яг юм барайцлууд байгаа шүү дээ тийм ээ. Одоо уламжлалт дээр 10-аатай шар туссан барайч гэдэг юм уу. Ийм барайцлын юмнууд бас яг энэ одоо хүний тамирыг оруулах тий сэтгэлийг одоо тогтвон болгоход ер нь хэр нөлөөтэй байдаг. Ер нь одоо насны хувьд за барайцлыг ингээд шар тусаар хийлгэлээхэд одоо хориглох заалт эсвэл хориглодог нас ч гэдэг юм уу тиймнүүд ер нь хэр байна. Ер нь бол
гайгүй. Яагаад тэгэхээр одоо уламжлалт авах ухааны эмчтэр очиж судалгаа хариулахад ер нь мэдэгдэн хэд хэрэгсэн юм хамбал заавал шаардсантай байраа хийдэг. Тэгжиж хийгийн дараа зарим өвчнүүдийн хувьд болохоор эмчилгээ эхлэхээс өмнө сайн дарж өгч байгаа дараагийн эмчилгээнүүдийг явуулдаг. Тэгэхээр дараа нь нөгөө нэг идэгрэлт болоод буцаж одоо өвчнөний урхаг сэтэрхээс сэргийдэг гэсэн үг л дээ. Тэрнээс гадна хамгийн одоо зөвлөх нэг зүйл нь болохоор шаардсантай өдөр болгон хэрэглэх боломжтой нэг юм цагаан гаргалах гэж байдаг. Манай Монгол эмчил манай ухаанд хэрэглэдэг. Цагаан гаргалах дөрөв шаардас ордог. За цагаан гаргалах нь яадаг гэхээр одоо хүний биеийн гадна одоо арьс булчин яс махан шингэсэн цул сав эргэтнүүдэд дотор хийж ярьдаг тий. Тэгээ амбэрэгч тэрүүтэй 5 зүйлийн одоо тэгээ нууц цээж бүх завсрын хийнүүдэд хамгийн сайн үйлчлэгээтэй нь цагаан гаргал лантав гэдэг дээр үед эртний сутар бичигдсэн байж дээ. Энийг бид нэр өдөр тутамдаа ихт маш амарх. Та зөвлөгөөг нь жорын зааж өгч. Ерөөсөө нэг юм уу хоёр албаа. Жижиг цайны албаар цайн шар цэцэг баг зэрэг хайлтдаг штэ тий. Та тэгж байгаа дээр нь нэг том амны албаар нөгөө 10 гурлаа гэдэг. Баг зэрэг хуурна. Тэгэхээр ингээд нэг уур савсдагтай тий. Тэгээд ирэхээр нэг юм аяга сүү хийчдэг. Сүүгээд нөгөөтэй ингээд зөөлөн алдаа буцалгаад нөгөө багсарсан шардтай багсарсан аргаа задлаад ингээд зөөлөн буцалгана. Тэгэхээр нэг өтгөө юм нэг гоё юм нэг болоод ирж штэ. Тэгэхээр тал цайны албаа. Тэрнээс баг үйл болно. Жамц давс. Тэгээд цагаан гайч тал бас тал цайны албаа. Тэгээд ингээд орой нэг 6 цагаас хойш уухад орой хоол идэлтгүй угаасаа тийм үеиг баг. Тийм хийн цагуудаар уучих юм бол бүр сайн тийм. Бүр сайн тийм. Тэгээд уухад бол одоо яг тэр бүх биеийн тархсан хий өвчнийг бол маш сайн одоо өдөр тутамдаа хэрэглэх гэсэн үг л дээ. Тэгэхэд бол боломжтой. Гэтэ мэдээж удаан хэрэглэх нэг яг курс болох юм бол нэг 5-аас 3-5 удаа яг хэрэглээд тэгэл зогсооч. Ядангуяа одоо нөгөө завсрын уйлрал гэж хэлдэг. Тэр уйлрлуудад хэрэглэхэд бол боломжтой. Яг нөгөө өдөр солигдож байгаа үед тийм. Маш сайхан зөвлөгөө байна. Тэгээ одоо ингээ хоёулын ярианы дунд хийлгээд яриглаа. За монголчуудын дунд бол хий солиотой энэ хийрхээ тийм ингээл хавар болохоор хий нөдөлчж гээл юмуд их явдаг. Зарим хүмүүс болохоор би таньс юу гэж асуухгүй нэг хий гэдгийг л илүү тодруулж асуух гэдэг юм л дээ. Зарим хүмүүс жоохон эндүрч удаад идэх юм болоо гэж би боддог. Дээшээ би гэхрүүлээд энэ доошоо онгуулад энэ би өстө хийтчлээ гэдэг. Зүгээр нэг гарч байгаа газ хий гэж ойлгоод байгаа шүү. Тэгэхээр энэ хүний биеэс сүгээр гараад байгаа газыг буюу одоо тэр юг хий гэж хэлэх гээд юм уу? Эсвэл хий гэдэг маань арай өөр сэтгэлтэй холбогдож байгаа. Өөр одоо судлагдах нэг хэлээд нөө. Энэ маань одоо өөр судлагдах нь л та. Одоо яг хүний бие махбодд байдаг зайлшгүй байх ёстой нөгөө нэг 3 махбод хий шар батгана гэж ярьдаг. Тэр 3 махбодын маань л нэгнэ гэсэн. Ерөөсөө нөгөө нэг шарыгаа батганыгаа хөдөлгөөд явж идэг гэсэн. Тэр маань нийлээд цаашаа хаашаа очдог гэхээр зүрхтэй, тархитай хамгийн судлаатай холбогдож идэг. Тийм. Тэгэхээр одоо орчин үед хүмүүс маань хийрхээд хий ихчлээ гэхээр хамгийн ихний одоо шинж тэмдэг ямар хуу шинж тэмдэг одоо байх вэ гэхээр одоо юмнаас их цочмтгой болох айх. Тэгээд оройд нь нойр хүрхгүй байх тийм. За эдгээр шинж тэмдэг маань хамгийн ихний одоо хэрэгж байгаагийн шинж тэмдэг гэсэн. Тийм. Тэгээд ирэх юм бол ер нь бол хий харивтаад эхэлж шүү. Ярьж байна гэсэн. Аливаа өвчний суурь маань өөрөө энэ 3 махбод байдаг. Гэхдээ хөдлөөд эсэргээрээ дүр урах юм бол бас өвчин үүсгдэг гэсэн. Тэгэхээр тэнцвэртэй байдлыг одоо уламжлалт ухааны эмчнэр байнга одоо тэнцвэртэй байхыг бол хичээдэг гэсэн эмчилгээнд. Энгийн нөхцөлд одоо ингээд дөнгөж одоо хий одоо тэнцвэр алдагдаад хий харивтаад ирж байгаа энэ үед эдийн хондоо явдал мөрөөрөө тэнцвэржүүлэх энгийн одоо жорууд зөвлөмжүүдээс одоо тайлбарлаж өгөөч. Төрөний хэлсэнчлэн нөгөө нэг хийн бэлэг чанарууд гэдэг хөнгөн хөлбрөнгөө ингээд тийм одоо шинж чанар байд. Тэрийг маань дарж өгдөг маань ерөөсөө тослог эдийн ундаанууд байдаг л та. Тэгэхээр тослог шимтэй эдийн ундаа бүлээн чанартай одоо за шаардсыг одоо сайн гэдгийг сайн тайлбарчлаа тий. Тэгвэл хоньны мах маш сайн байдаг.
нөгөө хоньны мах өөрөө бүлийн чанартай амттай хийг дарах үйлчлэгээтэй байдаг. Тэгээ мөн да битүү шүлнүүд ээж болно тийм үү. Тэгвэл одоо шүлтэй бууз ээж болно тийм дотор нь одоо шүл айронтай тийм битүү хоолнууд ялангуяа хий өвчнээ маш их дарддаг л та. Тэгээ нэг сонирхолтой зүйл хэлэхэд бас нөгөө толгой хий өвчнүүдэд бид нар 6 сайн гэж имийг дотор нь үзэн дотор одоо толгой хийж агаад 6 сайн юм хийж битүү чанаад одоо толгой хий харивдсан одоо тийм бүр нойрг болоо тархин одоо харуултын дараа ч юм уу тийм хүмүүст бол өгтөлтөө тийм тусгай готлогоо дэмжлэг байдаг. Битүү чансны дараа тэр нөө 6 сая имтайгаа ингээд гарсан шүлийг нөгөө уулгадаг. Тэгээ маш их хөлрөн. Тэгээд нөгөө хоньны толгойнхаа ирүүний ясын ирүүн дээр нь одоо дээр нэгэ бүгд ингээд газрууд нь дулаан жин тавьж аваад боогоод битүү ингээд хөлрүүлдэг. Тим имжлэг бол маш үр дүнтэй байдаг. Бид нар хамтарч ажилласан улсуудаас ингээд та нар одоо эмчилгээндээ яаж хэрэгэлдэг вэ? Шар цэцэг ингэж одоо ялан стрессийн шалтгаантай, сэтгцийн шалтгаантай өвчнөд хэрэгэлдэг үү гэдэг аль одоо судлаач нар асуусан л та. Тэгсэн Перс Арабын анагаах гэж үгтэй. Унаны тип. Тийм. Тэрэн дээр Хаким гэдэг эмч эртнэрүүдээс эмчлэхээр яг юм толгой нь одоо мөрнөөс дээш өвчин гэл тэрэнд бол бүх төрлийн өвчин мэдээж байна тийм. Одоо толгой өвдөх, толгой эрэх, эсвэл мартаж санах, тэгээ солио өвчнүүд, дээрэс нь одоо нөгөө мөрний мэдрэл өвлөө гарлахад амжиж өвддөг. За тэгээ эдгээр өвчнүүдэд шар тустай одоо хойны мөнхрийн одоо тосыг ингэж нийлүүлж сайн чанжаагаад шүлийн бол амхын нийлүүлдэг гэсэн чинь тэгэхээр маш үр дүнтэй байсан гэж ярьд юм лээ. За тэгэхээр аюурведын анааханд бол одоо толгойн өвчнүүдэд насиа гэдэг имчилгээтэй allocation treatment гэх тэрэн дээр мөн адилхан одоо халуун цэцэг зөвхөн одоо тухайн тухайн дээр нь ингээл тусаал гэдэг тийм давтамжтайгаар ингээд тусаадаг имчилгээнүүд байна. Эсвэл одоо давтамжтайгаар 7 хоногийн турш зөвхөн тосуулгадаг имчилгээ бас байдаг. Тэгэхээр одоо стрессийг бууруулж чаддаг гэж үздэг. Ялангуяа өвлөн дээр нь 2-3 албаг шар цэцэг байн гуулгаад ингээд явц. Тэгэхээр зөвхөн тосны хэрэглээ байгаад хаа нөгөө төрөөнийс үүсэхгүй үл даадаг. Өдөржингөө яах ч тийм байдаг. Тийм имчилгээнээс сонин төрлүүд бас уламжлалт авахд бас хэрэгжилсэн байна. Тийм шүү. Төрөний готл имчилгээ бол ер нь дэлхийд ерний ховор баг байхгүй баг. Монгол одоо үндсэн брэнд юм да. Тийм брэнд. Маш үр дүнтэй. Маш үр дүнтэй. Тий. Тэгэхэд таны хэлдэг тэр 6 одоо юм гэдэг бол бас Монголд ургадаг ургамлуудаа хийж өгч байгаа шүү дээ, тийм ээ. Тий. Ингээд үзэхээр яг л Монгол хөрсөнд, Монгол шимтэй, Монгол хүн таарсан. За дээрэс нь одоо энэ цаг үед Монгол хүмүүст хамгийн их тохиолдолд байгаа сэтгэлийн шалтгаантын биеийн өвчлүүд дээр одоо үр дүнгээ өгөх хэмжлэгээний талаар бас битээр ярьлаа. Би бас тэр нөгөө хий дарах юмд дээр ер нь шимийн архийг баг зэрэг бүлээсгээд одоо шар тос хөвүүлээд уухыг бас хүмүүс зөвлөдөг л дөө. Тэгээ уламжлалгаа ухаан дээр бас энэний одоо онлын үндэслэл одоо бас одоо зөвлөмжүүдийг юу гэж авч үздэг вэ? Та тэр талаас нас гой тайлбарч өгөөч. За нөгөө нэг шимийн арх маань өөрөө архины төрөлтөд орчиж байгаа юм л та. Тэгээд шимийн арх. Гэхдээ яг хөө тэрийг маань шар цэцгийг одоо илүү хүчжүүлж гэсэн үг л дээ. Тийм. Шар цэц маань өөрөө нөгөөний хий дарах үйлчлэгээтэй гэлж баг зэрэг халаагаад ингээд уучаар нөгөө нэг яг тэрний хийс нөхсөний бүглэрсэн эсгүүдийн бүгдийг нь онгойлгоод өгч чинь л гэсэн. Одоо энгийнээр тайлбарлаад хэлэх юм бол. Тийм. Зөв. Тэгэхээр бол нөгөө уламжлалт дээр бас нөгөө архин эмийн төрөлч гэж бас ярьдаг тийм ээ. Тэгэхээр нөгөө тостой нь холбоод ингээд илүү хүчжүүлээд ингээд гэхдээ эмийг тохируулж хэрэглэх хэрэгтэй тийм ээ. Тий. Бага насны хүүхдэд бас шимийн архитай тайлбарлахаас тохиромжгүй тий. Тэгэхээр миний хувьд бол төрөөнөөс нь цагаан гаргалгаа гэдэг тий. Тэгэхээр хүүхдэд нойрон дому байгаа хүүхдүүд эсвэл нөгөө нэг одоо бидний таблет утасны хэрэглээ ямар их болчихсон нэлээ яа. Одоо энгийн үе даалгаврын хүртэл одоо захимаар өгч юм чи бид нэр аргагүй шүү дээ тий. Одоо хэлэхээс байгаа. Тэгэхээр одоо мэдрэлийн ядаргаанд ороод байгаа тийм хүмүүстэй бол цагаан гаргалгаа хийгээд өгч хэрэгтэй. Тэгээд дээрэс нэмээд сайхан усанд орсныхан дараа тийм шар тустай иллэг хийгээл халаагаад өгч хэрэгтэй. Ялангуяа нурууны артлын одоо тэр одоо мэдрэлд амжуулдаг тэр олонцгуудыг халтал нь ингээ сайхан үрээд тий. Тэгээд хүзүүнээс нь олон уулзах хүртэл ингээ сайхан халуун үрээд өгч бол хүүхд маш сайхан тавираад байна.
тэгээд дөрвөн талтай нийлүүлээд. Яг үнэ. Энэ энгийн юм шиг бөгөөд энэ үр дүнтэй аргыг бид нэр өдөр тутамдаа хэрэглүүлээд дадчих юм бол яг өнөөдөр энэ ханиа томооны дэгдэлт их явж штэ тийм ээ. Хүүхд их хүндэрч байна. За ингээ өвдөж байна. Эцэг их болоод гэр бүлийн наандчлууд ингээд аль нэг нь гэртээ суун, цалин мөнгө нь багасна. Ими хэрэглээ ингээл яхад хөнгөн туслаа гэхэд 100 200 мянгаар юм авч байна. Хүн туслаа гэхэд 500 саяас дээш хэмжлэгээ гэл ингээ явж байна. Тэгэхээр эдийн засгийн бодсон ч гэсэн уг нь маш хямд тусар аргаар үр дүнтэй олон мянган жил одоо ингээд ирсэн. Энэ уламжлалаа бид нэр ерөөсөө мартаж болохгүй маа л гэдгийг бас хэлмээр санагдаад байна л да. Тэгэхээр бас та бүхний хийсэн судалгаа бол энэ уламжлалыг тодтогж гаргаж ирж байгаа, баталж гаргаж ирж байгаа одоо ийм ач тустай судалгаа байна л гэж би бас бодоод байна л да. Ер нь нэг яг нөгөө зарим орчин үед одоо хүмүүсийг үүсэхгүй шаардсны үнэр айгүй хэцүү байдаг гэдэг хэлсэн ярьдаг штэ. За тэр нь үнэхээр одоо үнэр нь одоо тийм саргайг байгаад байгаа юм бол өөрсдөө бас цэвэршүүлээ гаргаж болно. Англиар бол clarified butter гэж хэлдэг штэ. Нөгөө гаднаас аваад одоо тослог өндөртэй одоо маслууд байгаа штэ. Масл гэж хэлдэг те 80-70%-аас дээшээ те тийм тослогтой маслыг өөртөө зөөлөн хар дээр хайлахад дээр аяндаа нөгөө тосны ялгараа тэрийг аваад хэрэглэхэд л хангалттай болно л. Тэр өөрөө үнэр багтай тэгээд ингээд өдөр юунд хэрэглэх боломжтой. Гэрээ нөхцөл одоо шар тусаа гаргаж явах, үнэргүй шар тусаа гаргаж явах одоо саяны арга байлаа ш. Тэгэхээр энэ бол яг нөгөө эмч чанар бол яг л адилхан. Адилхан. Хэрвээ үнэр оруулах юм бол дээр нь одоо амин тосноосоо нэмчиж болж байгаа. Эсвэл дуртай үнэрээ ингээд дээр нь оруулаад нэмчиж болно. Яг. Янз бүрийн байдлаар харгалж байна. Өөртөө хэрэг хүсгэл юм бол өөрчлөөд ингээд өдөр тутмын хэрэглээд асуудал байхгүй. Нөгөө витамин мэрцүүдийн тухай нэмж хэлэхэд дотор нь одоо тосон дуустдаг гэдэг айгүй олон төрлийн одоо юунууд тодорхойлсон гэсэн тийм. Тэрэндээ А аминд, бета каротин, Е, фосфор, эрсүүдээс фосфор, тэгээ кальц, кали зэргүүд бол бид нар бол дотор тодорхойлсон л тоо. Тэгээд ялангуяа одоо Монгол сарлагын шаардсанд одоо А аминд юм тэгээд бас адилхан нөө Е аминд юмуд бол айгүй өндөр гарч ирсэн. Дотор нь бусад одоо дээжнүүдээс баг бод мал юм болоод бусад орнуудын дээжнүүдээс тэгээд кали, фосфорын агуулмжаар Монгол энгийнх бол илүү байсан л та. Тийм. Тэднээс. Тэгээд Монгол энгиний болоод сарлагын шаардсан маань одоо ер нь бол бусад дээжнээс хамгийн онцлогтой. Юундаа байна? Тэр магадгүй одоо нөгөө нэг өөрсдөө амтны онцлог байж магадгүй хаа. Тэгээ энгийнх болохоор энэ чинь нөгөө дулаан механизм биш одоо эсрэлтийн аргаар гаргаж авч байгаа учраас нөгөө нэг ханаагүй цэсний хүчил маш их арай бусад дээжнээс илүү байсан л та. Тэгэхээр ханаагүй цэсний хүчил их багтсан хүний бид маш сайн байдаг тий. Тэгэхээр тэр талаараа бас гаргаж авах арга нь арай өөр өссөн юм шиг магадгүй. Тэгээд одоо нөгөө 4 жил хадгалсан гэдсэн тий. Удаан жил хадгалсан шаардсандаа бусад дээжнээсээ илүү нөгөө нэг зүрхний бодисын солилцоо дэмжих, урт наслуулах, дархлаа, илгэний үйл ажиллагаа одоо эрүүл ойл ажиллагаа дэмжиж өгөх нөө пентатиконы хүчлээ. Тэр нь арай илүү гэж чадчихсан. Тийм үү одоо тархины бор гадараад нөлөөлөд тэгээд альцгеймерийн өвчнөөс өлсөн сэргэлдэг. Тэр тосны өвчлөлөөс илүү байсан. Тэгэхээр нөгөөний умартах гэж хэлээд байна л да. Тийм мартах өвчний урьдчилан сэргийлж чадаад байгаа гэсэн. Тэгэхээр энэ маань одоо бид нэр баян хэрэглээ нөгөө нэг түрүүн хэлсэндээ удаан хэрэглэсэн маа хүн одоо эрүү саруулаад сэрэг байж чадах нэ. Одоо хөдөөний настайчууд маань ингээд ямар сайхан сэрэг оюун ухаантай настан бэ гэж хэлдэг ш. Тэр хүмүүсээ өөрсдөө идэ ундаа сонсохоор өглөөдөө нэг шар тустай хайлмыг идчихдгээ баян гэж ирдэг. Тэр маань тэгэхээр ингэж нөлөөлж ийнэ л гэж бодоо таамаглал. Бас яг тийм шүү. Нөгөө настай ламнар бас тий. Ном юмуд нь чийжэнд нь бэж яадаг, толгой тархин сэрэг байдаг. Тэгээд эдийн ундааг нь аваад үзэхээр нөгөө хурал дээр манц цав барихад нь шар тустай бэрээсүүд өгдөг тий. Ингээ шар тусны хэрэглээ байнга явж яадаг шүү дээ. Тэгэхээр нөгөө өндөр хөгжилтэй гэж үзээд байгаа Америкт бол одоо энэ мартаж санах зөнөх өвчин гэдэг чинь их болчлоо. Гэтэл
хөгжиж байгаа орн биднэрт бол энэ хөгжилтэй орны одоо энэ зовлонг амсахгүйгээр өөрсдөө одоо эрүүл урт наслах ийм одоо шидэж орууд нь бидний яг хажууд ингээ байна. Энийг л ерөөс марч болохгүй шүү. Байнга өдөр тутмынхаа хэрэглээнд яаж энийхээ ач тусыг одоо мэдээсэй гэдэг үднэр энэ сэдвийг сонгоо тантай сайхан ярилцж байна л да. Нөгөө нэг юмыг нэмж хэлэхэд ЮНЕСКОгийн тэр торгоны зам төсөл дээр бид нар төсөлт орнуудаас сүүлийн 30 жилийн датаг нь цуглуулсан л та нөгөө нэр дэвтдээсээ. Ялангуяа одоо нөгөө нэг сэтгцийн өвчний тал дээр танаа одоо улс яг ямархуу дататай байна гэдгийг асуусан. Ялан одоо тэр Пакистан, Индик байна, Киргиз гэдэг улсууд тэ Монголыг харьцуулсан тэгсэн чинь одоо яг л хамгийн өндөр үзүүлэлттэй газрууд маань Америк байгаад идэг. Одоо bipolar тэ нэг хоёр туйлт сэтгэл готрол сэтгэл төвшил. За тэдгээр өвчнөд тэгтэл төсөлт орнууд маань тэрнээс бүр 5-10 дахин бага үзүүлэлттэй гарч ирсэн. Тэгсэн нөгөө нэг хэрэглээг нь гэсэн бид нэр тодруулж асууж хахад ерөөсөө хүмүүсийн 70-аас 90% нь шар цэцгийг байнга хэрэглэдэг байгаад байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр энэ маань магадгүй нөлөөсөн байх магадлалтай гэж үзэж байна. Гэхдээ дараагийн шатны мэдээж одоо тийм судалгаанууд бол энэ шаардлагатай. Бид нар зүгээр яг дата цуглуулж үзээд энэ нас ийм нөлөөлдөг юм болов уу гэж одоо тийм харьцуулж үзсэн. Мөн шар тус хэрэглэж исэн хүмүүс дээрээ одоо судалгаа дээрээ одоо амьдралын чанарын асуумжийг бас асуудал л да. SF36 гэдэг тэрэн дээр тэр чин дотроо нөгөө нэг physical, mental health гэдэг дотроо ингээд аягүй тоолон садалдаг 8 төрлөөр салдаг. Тэгтэл тэрэн дээр mental health гэдэг одоо эрүүл мэндийн тал дээр шар тус хэрэглэдэг хүмүүс харьцангуй доктортой байх жишээ нь тийм одоо үр дүн гарч ирж байна. Тэгэхээр одоо тэр бүх нотлогоо судалгааг одоо олж мэдсэний дараа хэрэглэх шийдвэр гаргана гэхээс илүү хэрэглээл явж хахад та хөрсөн хүсээгүй тэр олон юмнуудаас өөрийгөө сэргийлээл ингээ явж явах нэ гэдгийг л ойлголт бас гарч ирээд юм л да тий. Хүмүүс айгүй олон одоо хугацааны турш олон талаас нь юм байгаа шүү гэдгийг одоо уламжлалаа ухаанд маань бүр бичигдсэн олон мянган жилийн бичигдсэн одоо ном байж гин тий сутар номууд байж гин. Одоо дараагийн ингээд судлаач нар хийсэн судалгаанууд хүртэл байна. Тэгэхээр хүмүүс маань одоо хэрэглэх нь маш зөв шүү гэж л одоо тийм зөв юм. Яг тэгээд өнөөдөр битүүрийн ярилцлага бол мэдээж бидний уламжлалт эдийн ундаа малын маань одоо огшим, шар тус за энийг маань уламжлалаа ухаанд олон мянган жил одоо эдийн ундаа болоод эмчилгээ, эм засал хэрэгжилж ирсэн хүүхдүүхээс за орчин цагийн үедээ хийгдэж байгаа судалгаа хамгийн гол онцлог нь торгоны зам дагуух орнуудтай холбосон судалгааны талаар их өргөн цаар хүрээнд сонирхолтой. За дээрэс нь одоо энгийн бөгөөд үр дүнтэй жоруудыг бас тайлбарлаж өгсөн гоё сонирхолтой ярилцлага боллоо гэж би хувьдаа дүгнэж байна. Тэгээ магадгүй миний бас асууж амжаагүй таны судалгаанууд дээр бас их гоё онцлог гарч ирсэн тийм зүйлүүдээс байх юм бол төгсгөлийн хормыг бас танд үлдээж байна. Шар тус маань өөрөө дотроо одоо бог бод малын ингээд хоорондоо хялгаатай одоо уламжлалын содроо бичгүүд бичснээр за хонь үхрийн шар тус маань өөрөө болохоор сэрүүн чанартай гэж үздэг. Тэгээ сарлаг хоньны болохоор хүүтэн хийг арилгадаг гэж үздэг бол хайныг нь болохоор тэгш. За тэгээд үнэ маань бол өөрөө бас сэрүүн учраас хий халууныг арилгах гэдэг. Гэхдээ нийтлэг бол хэрэгэлдэг нь бид нар үхрийн шар тусыг бол өдөр тутамдаа хэрэглэх нь бол илүү тохиромжтой гэж үзэж байгаа. Тэгээд зөвлөмжийн хувьд бол 5-аас 10 грамм, за хэвтэрлэгт 15 граммыг л өдөртөө хэрэглэхэд цайндаа, хоолндоо хэрэглэхэд бол боломжтой. Тэрнээс илүү бол одоо зохимжгүй гэдгийг л одоо эцэстэн зөвлөе да. Их гой зөвлөмжлээ. Хэрэглэхдээ 5-аас 10 грамм. Тэгээ өдөр тутамдаа үхрийн шар тусаа хэрэглэх нь хамгийн зөвхөстэй. Та битүүрийн сайн ярьсан бүх зүйлүүдийг базаад явахад л эцэн үндэ. Үхэр бол хайна шар тус тий. Сарлаг шүү тий. За ингээд бидний урилгыг хүлээж аваад үнэтэй цаг цаваа зарцуулаад хийсэн судалгааны ажлынхаа үр дүнгээс хуваалцсан. Нам эрдэнэ судлаачтай маш их баярлалаа. Тэгээ таны судалгааны ажил, докторийн ажил шар тос юм ийм сайхан одоо бэлэгдэлтэй сэдвээр эхэлсэн.
Тэгээ цаашаачдын бас судалгааны ажил, эрдмийн ажлууд нь өндрөөс өндөр амжилтыг шар тус мэд өрөөё. Маш их баярлалаа. Та бүхнээс одоо ажилдаас өндрөөс өндрийн амжилт хүсье. Олон хүнд одоо энэ саяын гэгэрэлэх үйл ажиллагаа явуулдагт нь их талархаж явдаг шүү. За баярлалаа. Захим эмч подкастын шар тусаар хийсэн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.